За энэ Хуруу аймгийн хил залгын Ховд аймгийн Мянгад Эрдэнэ Ус аймгийн өмнө Усмын Улаастуугийн нутаг Баян-Илгийн аймгийн Баян Усмын энд Хуруу аймгийн хил заагдрын усан цахилгаан зарагдах гэдэг одоо байташ идэх гэж байна. Усан цахилгаан станцын талаас хоёроо ханд уддаг юм байгаас жоох ярий тавил. За усан цахилгаан улс оронд бас хэрэгтэй байдаг л ах. Хэрэгтэй. Тийм шүү дээ. Байгаль орчны тэнцвэртэй байдлыг алдуулахгүй, экосистемийг алдуулахгүйгээр хүний амьдрах цаатай орчин бас тийм ээ. Тэрийг бас нэг хүндахгүйгээр одоо тийм газар барих чинь бас нэг өөр. Одоо энэ Эрдэмэрийн усан хараатай байгаа ч одоо ялангуяа энэ дээдлэлтэй бол одоо маш их хохиролтой, маш ан амтан ургамал ус мод устж өгөө болох гэдэг одоо энэ Улаастуугийн ардыг бас их тэмцэж байгаа нь бол зөв. Манай Мянгад Сумын бас дэмжихгүй байгаа. Агийн хэдийн нийт урлаа дэмжихгүй гэдэг яагаад явуулсан байх хэвээр дэше. Батлан явуулсан урлагаа доктор мохтол явуулсан байгаа. Энд бол маш олон айлын үлжээ хаваржаа таата амьдарч байгаа орчин устж өгөө болох гэдэг энэ ард түмнийг бачирч байгаа зөв. Энэ маш их аим одоо нөгөө ерөнхийлөгч нөгөө тэрбум мод гэдэг юм чинь одоо энэ стадио гэх юм бол нэг тэрбум батгаа нэлээд хэдэн тэрбум мод ургамал устгах гэдэг. Энийг бас дээшээс судалж үзсэн байдгүй байлгүй. Ийм харагдаж байгаа надад бол. За яг дөрвөний усан цахилгаан станцыг одоо хэдэн жилийн өмнө барьж байгаа 15 аймгийн хангана гэж барьжсэн. Одоо бол ясан дараа бүхэл бүтэн нэг аймгийг бүр хангаж чадахгүй шахал нэг шиг байгаа нэ. Харин. Тийм учраас дөрвөний усан цахилгаан дөрөв ямар хор нөхөрлөжсөн бэ гэхдээ миний ойлгож байгаа бол ямар ч үсэн хар ус нуур тоорсон энэ аймаг сумдуудын малчтын өвлжээ аварж бол тодорхой хэмжээгээр энэ арал юу нь усанд автсан байгаа. Өвлжээ аварж төвөөцгөө болсон. Тэгээд одоо энэ бүхэл бүтэн 5 аймаг батх нэг аймагаас хангаж чадахгүй ийм л юм болж байна. Одоо тэгээд сүүлийн 10 жил өснө уургаг гэж байгаа шүү дээ. Тийм бас нэг доошгоо бол уснд багтсан дээр стандарт цаашгаа бол уснд багтсан. Дээшгээ нуурын талсан өвлжээ хаварж өгөө усан ганц улдуулсан хэдэн жил нүүрсэн дөргөн бол бас хэцүүдсэн. Энийг одоо усан цахилгаан баригдах юм бол одоо ганц энэ өмнөгөө Сумын Улаастаа Баян нуур Мянгад биш чинь ийшрэн хар усан нуурлогоо явж байгаа гол хүртэл усглан багтна. Манай энэ Мянгад талч нэг арсын хоргож аюултай ургамал гардаг. Уст нь хайлж байж тэр нь жоохон гайгүй гардаг. Гэрээ энэ стал байх юм бол мэдээж хар ухаанаар ойлгочихсон дуудалтай бол усны төвшин багтана. Тийм шүү дээ. Тэрийг дагаад арсын ор ургамал маш ихтэн. Дээдлэлтэй бол аянда тэр нуур бий болж 98000 айл нутаг усгүй болох гэдэг бас хүнд асуудалд орцсон байна. Одоо дээрээс нь бид хэд өнөөдөр Монгол улс бол хаа гадж очсон нутагтаа багтах байгаа улсууд энийг 280 эрхийг 300 эрхийг одоо хаа шингэх вэ? Одоо энэ нутагтаа амьдарч байгаагаас нь бараг л одоо сайхан газар аваач амьдрах юм хэлж байна. Одоо хаана аваач энэ нутгаас нь илүү сайхан амьдрах гэдэг юм. Энийг бол ойлгохгүй нь одоо. Хаа газар очсон ч одоо нутгасаа багтахгүй байгаа. Цаашаа наашаа гэсэн мал нь тийм ээ. Одоо манайхан ч гэсэн тохоо дотор багтахгүй одоо цаашаа наашаа гэл малаа тач чи цаашаа чи наашаа гэл одоо ийм л юм болж байна. Энийг бас энэ хөрийн дээрээс нь өдөртгүүд нь энийг ойлгож шаарддаг юм уу? За яг бол станцыг бол одоо барихыг бас улс орны хөгжлийг үүсгэж болохгүй. Тэр агт газар бол байна гэж бодож байгаа л та. Олон аргаар шийдэх боломж байна гэж ойлгож байгаа. Тийм шүү дээ. Тэрээс нь одоо дэлхийн нийтээр далангийн төрөөрөө гэдэг юм байгуулаад энэ станцын эсрэг байрсан өөртөө одоо Монгол яагаад одоо манад өш аргаж хийж болдгоо станц байрныг л энэ бол одоо буруу юм шиг санагдаад байна шүү дээ. Станц одоо тэр хамгийн гол нь дээр байгаа малчтай яах гэж хааш нь нүүрээ шилжүүлэх гэж байгаа юм. Энэ хөстөсөн дээр чинь ганц бургас байна, алтан харган байна, улаас байна, хуус байна, чацарган байна. Эмийн бүгтөлөө ургамал байна, түүх тусалт хөшөөд урсгалууд байна. Өвдөөцийн шарил. Тийм, өвдөөцийн нутлуусан шарил бүнхэн байна. Энэ бол одоо маш их асуудал хөндөгдсөн байгаа гэдэг юм. Бяв төтгч нь одоо улаалт төтгөх юм одоо. Баг тойрын төмөр нүрэ харуулна гэсэн хутчлаа сая. Нөгөө энэ төсөө хуулиндаа нөгөө хүний эсхийг юу гэж зааж гэсэн тэр одоо бүгд хөндөгч шүү дээ. Тэгэхээр одоо мэдхгүй нэг ойлгохгүй надад. Би өвдөө бол эсрэг байрсан шүү дээ.
Манай багийн ардтан бол одоо хурлаараа эцэг байр суурьтайгаа илэрхийлээ явуулсан. Тиймэрхүү юм байна даа.